Зүүнний мэдээ сонин улсын хурлын гишүүн Ганбаатар засгийн газрын улсын хурлын хан толгой дээр сандаалчихсан. Засгийн газрын хан толгой дээр ардчилсан нам алтан гацсан гарчихсан байна. Неолиберализм буюу үндэстэн дамсан корпорациудын тэжээшин Монгол хүүхдүүд Монголын улс төрд гарч угаа. Тэр хүмүүсийг хамжаарахтай байлгаж Монголын ард иргэдийн төлөө сайн сайхан шийдвэр гаргадаг болох сайхан цаг ирнэ. Түүний төлөө зүгээр хараад суумааргүй байна. Миний боловсруулж ярьдаг оюу толгойгон яагаад монголчуудыг лойврдав? Эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг ард түмэн яаж мэддэг болох вэ зэрэг ярьж угааг маань ард түмэн хоорондоо ярьж дэмжих хаваасаа сайхан цаг ойрхон ирнэ гэдэгт итгэж байна. Ард иргэд ухаалаг байх хэрэгтэй. Өнөөдрийн энэ тааруу улс төрчид улсын хурл засгийн газарт юу дуртайгаан хийж үндэстэн дамсан корпорациудад үйлчилж байгаа явдлыг зогсоохын тулд сонгогчдод сонгосон итгэл хүлээлгсэн гишүүдэн ханжаарахтай хариуцлага тооцож ажилладаг байгаасаа гэж хүсэж байна. Энэ бол Монгол орныг сайхан болгох үндэс.